За сайн байцгаана уу? Long time no see. Би одоо хідэн бичлэгэн дээр long time no see гэж хэлж ирсэн юм байна. За сайн байцгаана уу? Жигнэсээ. За тэгэхээр миний хамгийн сүүлийн бичлэг 7 сард орж исэн баг. Гэхдээ тэр амир дайжгүй бичлэг байгаа зү. Тэгээ та нар амир хөрхөн дайжгүй үзсэн баг шиг байсан. Тэгээд амжилттай дизайнаас дөрөлгөж хийж чадсан байх гэж найдаж байна. За тэгээд түүнээс гадна би ч одоо хайч ч яач вэ гэдгээ ингээ ярих гэдэг шүү дээ. За би бол байгаа. Тэгээд ямаа бол бичлэгээ ингээд хийсээр байх болно хийн. Яг 7 сараас хойш яач вэ гэхээр би нэгт би салааныхаа барилыг солисон, нүүсэн. Тэгээд нүүсэн газараа гав ганцаараа. Тэгээ энэ би ингээд нэг салон дотор би ганцаархнаа байгаа гэсэн үг. Ер нь бол баг л юм private салон шиг заяа. Сайн зүйл нь гэх юм бол би яг хажуудлаа хөрш салонтай. Тэгээд тэр салооныхаа эмэгтэйгээс би энэ хажуудлын салоныг түрээсэлж авсан байхгүй юу. Тэгээ хажуудаа Монгол юм хөрштэй тэгэхээр амар хантай байгаа. Амар гоё байгаа. Тэгээ дээрэс нь доторх моторх нь амар гоё, хөөрхөн, үзэсгэлэнтэй гоё салон байгаа. Би та нарт мэдээж нэг тийм салон тур энэ төр шиг юм хийн. Тэгээд тэр мэрийгээ тэгээд тухайн үедээ хийж харуулъя заяа. За тийм байна. Нэгт би энэ дээр бичсэн байгаа байхгүй юу ингээ ямаа мартчихгүй гэж одоо амар мартаж санаж ярьдаг болцсон. Амар их юм хойлж ярьд юм билээ шүү дээ. Би өөрийнхөө бичлэгийг үзсэн чинь за нэгт нүүсэн байна тийм үү? Нүүсэн байна. Хоёрт би ингээд сая 7 сард бас нүүхийнхаа 7 сард яг нүүхээс өмнө гэр бүлээрээ нэг 6-7 хоног нэг юм шивэдийн миний аралж шиг юм энэ дээр байж байгаа тэрсэн баггүй. Тэгээ тентгийнхаа бичлэг видео энэ тэрийг хийсэн боловч тэгээ би яс юу юм бэлээ. Яг тухай бүрдээ за одоо идэж шүү, за одоо гарч шүү, за одоо эний ардаа гэл тэгээд ээж чаддаг хүн биш юм бэлээ. Тэгэхээр би яг юм гадуурын онгоо амар их юм харуулаад цаг тухай одоо юу гэдэг яг тэр мөчтөө видео мэд хийгдэж чадахгүй юм бэлээ. Би амар гоё мөч байх юм бол шууд амар гоё мөч байх юм бол ингээд бичлэг хийж чаддаг төрлийнх биш юм байлаа. Зүгээр л тэгэл бичлэг хийсэн бол гоё яхаа ичтэй гэж бодоод дотроо бодоод өнгөрдөг. Яг шууд хийдэг хүн биш юм байлаа. Тэгэхээр ер нь аль тийм сонирхолтой влог бол биш. Тэгээд хөөрхөн зарим нэг бичлэгнүүдэд зүгээр л өөртөө хатгалж үлдэхэр шийдсэн. Тэгэхээр одоо тэр нөгөө юу орохгүй гэсэн үг. Зуны тэр влог шиг тиймэрхүү юмнууд бол орохгүй гэсэн үг бахнэ. 3-т unboxing видео амар хиймээр байгаа. Гэхдээ би айлуушээ unbox хийсэн юмнуудаа та хэдэ дараа нь авсан зүйлс гэж бичлэг хийхээр болсон. Ягаад тэгэхээр би нөгөө яадаг штэ. Nail shop-осоо амар so beautiful 2 сет авсан. Нэг нь heart pink, нэг нь aquarium билүү. Тийм нэг амар үнэхээр pretty beautiful 2 сет авсан. За та хэдээс бас хэрвээ Nail shop-ыг дагадаг бол heart pink сетийг you have to get it. За Орос бүтээгдэхүүн. За Орос бүтээгдэхүүн буюу манай маникюр, wax, хямд wax маникюрын хэрэгслүүд гэдэг нөгөө Орос бүтээгдэхүүнүүд голцоо зардаг. Би тэндээс авдаг тэр газар байна да. Тэндээс би бүр амар тийм бараг л нэлийн том бодолтой авалт хийсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр nail drill авсан. Тэгээ тэр drill маань нөгөө нэг Saishin гэдэг брендинг тэр гоё үнэтэй чанартай супер дрилээ захиж авсан. Та бас тэр газараас захих юм бол нэг 10 хоноод ирчин гэсэн шүү. Тэгээд би тэрнийхээ үн мөнийг тэгээд тэр нэг авсан юмнуудаа харуулахдаа хэлээд харуулъя заяа. За тэгээд нэгт би дрил авсан байхаа байна. За сүүлд би бас дахиад Amazon-оос 2 ширхэг LED гэрэл авсан байна. Хатаагч гэрэл. Тэр гэрлээ салсан байна. Тэгээ дрилээ салсан байна. Нүүж мүүцэн тэгээд яах гэдэг юм бэ тий. За. Тэгээд тэр дэлгүүрээс айгу хөөх юмнууд авсан. Тэгээд тэр дэлгүүрээс авсан юмнуудаа удахгүй харуулах болно. Нэг тиймэрхүү байна. За тэгээд надаас 7 сараас хойшоо бичлэг нийлсэн маш их хүмүүс байгаа. Тэгэл видео гэл юутай
асуултын тэмдэг мэмтэгтэй ингэж явуулаа заяа. Би чи бүр амар айж маал. Яага би алга болчих байгаа. Тэр яах вэ? Тэгээ надаас ингээд сургалт асууж чат бичдэг хүмүүс ингээд байдаг. За би өөрөө суралцаж дуусаагүй байгаа даахгүй юу? Би бүр ингээд олон жил гаруул сурмаар идэг. За тэгэл нэг амар гайгүй хүн олчих юм бол би энэний сурчихсан гэл тэгж боддог тийм төрлөх. Би ч өөрөө болохоор яг нэг гоё юм хийгээд байгаа хүнийг харчих юм бол яг тэрний юу нь гоё гэдгийг хараад яг тэрийг нь сурахсан гэж боддог юм байхгүй. Тэгээ би угаасаа тэрийг бүр амар ичгнөр шууд бичдэг. Хай би энэ чи сурмаараа нэгмээрэн тэгмээрэн. Тэгээ чамаас би сургалт авж байгаагаа угаасаа би ингээд YouTube бичлэгэн дээрээ хэлэх болно. Нэг тийм хүнээс сургалт авчаад нэг тийм дугаа өөрөө сурч юм шиг ингээд авахгүй штэ. Тэгээ би чамаас сургалт авсан гэдгээ хэлэх болно. Тэгээд бас чамаас авсан сургалтаа YouTube дээр заахгүй болно. Яагаад тэгэхээр би чинь жишээ нь өөрөө суур мэдлэгтэй хүн штэ. Тэгчээд хүмүүсээс амар онцгой амьд сормоор идэг байхгүй. Жишээ нь аним зурлаг, dual form ч юм уу нэг тав гэл авахтаад идэг. Тэр хиймэл хүмүүс. За тэгээд акрил ч юм уу нөгөө өөрийгөө сайн биш гэж боддог тодорхой тоочны юмнуудаа би ингээд хүний сурмаар санагдаад бичдэг байхгүй. Тэгээ миний сургалт асууж исэн хүмүүс гэвэл юу байна? Бэлгүүдэгээд нөгөө юу адаг. Бүр яг арт анимаараа бүр ингээд арт аним гэх үү? Зүр зурлагаараа амар ингээд сайн явж байгаа. Тэгээ би энэ рүү бүр биччихсэн. Ингээ чамаас сурмаар ингээд гэсэн чинь надад окей гэж хэлсэн. Тэгээ би яг тухайн хугацаанд болохоор за хоёлаа яах вэ гэсэн чинь амжихгүй гэж хэлсэн. Тэгэл би яваагүй. За тэгээ миний бичлэгийг үздэг хүмүүс байх юм бол би нөгөө All Eyes on Me-гийн онлайн сургалтанд орж исэн гэсэн шүү дээ. Нөгөө юм өөрийгөө энд дөнгөж ажиллаад эхэлсэн ч гэсэндээ ерөн шинэ копи байгаадсан болохоор бас нэг юм буруу чигээд байгаа юм шиг нэг юм хүнд мэдрэмжэдэг шүү дээ. Дөнгөж хийж эхлэхээр тэгээ буруу зүг хийгээд байгаа мэдгүй яадаг гэлээ гэж бодож матсан эргэлзээгээ тайлах гад All Eyes on Me-гийн онлайн сургалтанд суужсэн гэдгээ бол хэлж исэн. За тэгээд бас юу руу бичсэн. Би нэг уран айл төгсөжсэн шүү дээ. Тэгэд уран айлынхаа ориг л багш руу биччихсэн. Тэгсэн чинь чи ирээд сураа. Ирээд сурвал илүү сайн сурна гэдэг аахгүй. Би бүр өөрийгөө тэмцээнд ингээд бэлтгэгдмээр бүр тэгж амар тэг сурмаар гахгүй акрил хүмүүсийг. За тийм байна. Тэгээ заавал иржээ сур гэдэг аахгүй. Би 100 очиж магадгүй. Тэгээд дараа нь бас хин рүү бичсэн бэ гэж чинь Уран айл академигийнхаа бүр нөгөө мейн аккаунт руу чат биччихсэн заяа. Хүүшигээ та нар ч энэ танай академиг төгссөн хүмүүс чинь тэгээ бүгд ингээд хомс хийхгүй штэ. Зарим нь ингээ хийхээ болцсон. Төгсчөөл шууд томсаа хийгээгүй өөр ажил хийж явж байгаад тэгээд гин томсаа амар санагдал ирсэн чинь түүх яагаа штэ бүгдээрээ тий. Тэгэхээр өөрийнхөө зөвхөн уран айл академиг төгссөн хүмүүстэй ямар нэг тийм спешиал юм заах юм бол тэг ингээ ороход бэлэн байгаа шүү тий. Юу гэдэг чадварыг ахиулах гэх юм уу? Агсан төвшинжих гэх юм уу? Өөрийг нь өмнө төгсөж исэн хүмүүстэй зориулаад тиймэрхүү сургалтын дээр би орё шүү гэж бас чат бичижсэн баггүй. Тэгээд тэн дээр зүрх дараа хайжсэн. Тэгээд сүүлд заяа энэ Nails by Softa гэдэг энэ аккаунт шүү дээ. Энэ аккаунт ингээд намайг бүр айл үшээ рилдэ ингээд оруулаад энэ YouTube-ыг ингээд гэрээрээ хомс идэх хүмүүст ингээд үзхийг зөвлөж гэсэн мэт. Тэгээ би бүр тэрийг бүр нилээс би сая бүр хэдхэн хоногийн өмнө мэдсэн заяа. Зөв өөрийгөө тэнд явж байгаа. Тэгээ би ч бүр гайхаад наа хүмүүс бүр меншн хийцэн байсан байлж бүр айгаа хараагүй доо. Мэдхгүй заяа. Тэгээд би хараад Nails by Softa гэсэн аккаунт ингээд ухаж эхлэнэ дээ тий. Ухаад гэсэн чи тэр dual forum энэ дээр ямар амар сайн заяа. Oh my god амар сайн байсан. Тэгээ би санахнаа заяа. Өмнө Facebook-ээр team төстэй dual forum-ийн сургалт хийн гэсэн газар руу чат бичиж үзчихсэн байхгүй юу?
Тэгээ чат бичээд 39,900 лөө 49,900 лөө дуал формын онлайн анги гэхээр нь би юу яцсан байхгүй юу? Чат бичээд мөнгөө явуулсан. Тэгээд бүр тэгэл байхгүй. Disappear тэр намайг join хийгээгүй, group дээр ч аваагүй тэгсэр нэр ингэсэн. Гэх мэтчлийн юм болж исэн. За тэгээд би тэр Nails by Sofdagийнхаа Instagram руу ороод тарсан дуал форм нүхээр perfect гэсэн зэ. Тэгэл ёо яг энийг сурчгаасаа энийг надад заахгүй бах та гэл. Би нөгөө баярлаа намаа ингээд рилтэй хийсэнд баярлаа энэ гэж биччихээд тэгээ ороод битсэн чинь яг ууг нь бол төлөвлөж байгаа юм билээ заяа. Гэхдээ яг бэлэн болоод ч юм уу тэгээд яг явуулах төгөөрөө надад хэлээрээ би бэлэн байгаа шүү суухад бэлэн шүү. Тэгээд мэдээж намайг сургалтанд авах юм бол би яг энэ сургалтанд би сууж байгаа шүү гэдгийг хэлнэ. Бас би ингээд өөрөөс чинь сурсан дуал форм шууд YouTube дээр за би ингээд дуал форм яаж хийхийг зааж өгөө гэж бичлэг бол хийхгүй гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд ямар тааш тиймэрхүү юм болсон. Тэгэхээр биш би яг юу хэлэх гээд байна гэхээр сур бас дахин сур. Учиргүй 5-10 жилд энэ салбартаа ажилласан хүн байгаа бол тий окей. Тэ чи бүр ингээ enough чи амар болцсон байгаа байх. Тэгтээ наа чи ингээ 3 жил мэл рүүгээ орохгүй явж байгаа хүмүүнд бол юу штэ. Бүр дахиад би 1-2 жил сурсан ч ер нь надад хэрэгтэй штэ. Тэгээд яг би одоо ингээ хүнд зааж чадах юм шиг байна. Гэхдээ онлайнаар хумсны сургалтыг ороход надад амар туршлага хэрэгтэй. Дээрээс нь хоёрт амар хариуцлага байх хэрэгтэй. Тийм учраас онлайн сургалт гэхээсээ илүү би зүгээр онлайнаар хэрвээ үнэхээр надад сургалт амар байгаа бол би зөвхөн дизайны сургалт л өгч чадна. Бүх одоо энэ бүх трендтэй хөл нийлүүлж алхаж байгаа бүх шинэлэг одоо вайрал болоод байгаа тэр дизайнуудыг за энийг яг ингэж байгаа шүү. Ийм ашиглаж байгаа шүү, ингэж байгаа шүү гэд лайв маявар ч юм уу те. Тэгээд тэгж хийвэл бол хийж болохоор санагдсан. Түүнээс би видеод бол за дэрэл мэрэлийг бол би угаасаа бүр заахгүй гэдгийг маань өмнөх бичлэгүүдээс маань бас мэдэх бах. Би эдэж дэрэл маникюрыг онлайнаар заахгүй, YouTube-ээр заахгүй. Тэгээд тэр акрил энэ төр чинь бас те онлайнаар тэгэл нэг заагаад идэг юм биш шүү дээ. Тэр чи хаталттай энэ бодно, хавчилттай энэ бодно. Тэгээ би одоо чамайг ямар их шингэнтэй багсаа акрил руугаа дүрээд авсныг мэдэхгүй шүү дээ. Тэгжээд би яа за мэдрэмжээрээ заа юу энэ гэдэг онлайнаар заагаад л таа шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэхээр дрелийг бол заахгүй нэ хизээж, акрилийг заахгүй нэ. За гел маникюрыг бол бас заахад боломжтой. Гэхдээ би дрел маникюрыг заахгүй юм чинь гел маникюрыг заагаад ямар ч хэрэггүй юм perfect team result гарахгүй учраас. Тэгээ миний хүнд хамгийн бүрийг тулж заагаад сургах боломжтой ганц зүйл бол дизайн, зөвхөн дизайн. Тийм багмаа. Тэгэхээр надаас үнэхээр дизайны чинь ч болтгоо сурья ингээд те би өөрөө хумс хийдэг. Гэхдээ нэг юм уйтгартай яг нэг энгийн бодолтой л хийсээр байгаа. Тэгээ миний хумс сайн тогтдог. Тэгээ би зүгээр энгийн бодолтой хийгээд ингээд энгийн ажиллаа хийгээ явж байгаа. Гэхдээ надад ийм трендтэй хөл нийлүүлж алхах ийм дизайн бүхнийг ингээд одоо сурмаар байна тий. Тэгж бодож ивэл над руу бичээрэй. Би зөвхөн дизайныг бол зааж өгч болно шүү. Ийм байна. Тэгээд Шведэд байгаа ч юм уу ер нь надтай ойрхон байгаа хүмүүстэй бол би 1-2-оор нь макс нь 2 хүмүүнтэй нийлүүлээд юу гэж бодож байгаа. Workshop энэ төр бол хийх бодолтой байгаа. Тэгээд тэрийг миний одоо манай салон ер нь бол 70% миний хүснээр бол 70-80% болцсон байгаа. Гэхдээ тэр хойдлогоо эсгийг би бас илүү гоё янзлаад нэг юм педикюр хийдэг хүн олж суулгамаар байгаа хгүй. Тийм болохоор тэр мэрийг яг тэр олдох үг нь хамаагүй. Гэхдээ яг тэрэндээ зориулаад хойдлоод бас жоохон янзалмаар байгаа болохоор яг 100% салоноо окей хөрөх болчлаа шүү гэж бодсон үедээ надтай ойрхон байгаа. Надтай яг бичлэн ирж уулзаад workshop хийх ч юм уу сургалт хүмүүс бол холбогдож болно. Одоогийн Монголд амир төлхөө хэрэгжилж байгаа Gel X буюу Smart типээр зөвхөн хумсыг яваад байгаа. Тэгээ өөрийгөө хумсчин гэдээ яваад байгаа. Тийм хүмүүст бол хэлэхэд зөвхөн Gel X хийгээд хумсчин байна гэж юу ах вэ? Зүгээр л
ийм байдаг аахгүй. Хүний хумс чинь ингээд амар өөр байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр болгон дээр чинь бүх хумсан дээр Gel X ингээд тогтохгүй. Тэгэхээр чи Gel X-ийг сайн хийдэг байж болно. Сайн байна. Тэгтээ давхар ямар нэгэн өөр extension хийж чаддаг л байх хэрэгтэй. Жишээ нь одоо желээр builder желээр хумсыг уртсгах, акрил желээр хумсыг уртсгах ч юм уу, поли желээр ч юм уу, акрилаар ч юм уу тий. Аль нэг энэ дөрвийн аль нэгээр заавал чи extension хийж чаддаг л байх хэрэгтэй. Форм цаасаар юм уу? Одоо тий тип наагаад тавьдаг ч юм уу тий. Юу гэдэг тиймэрхүү юм байх ёстой. Smart tip гэдэг юм гараад бараг хүн болгон хумсчин гэж өөрийгөө бодоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Жохон оролдоод эхлэнгуудаа. Тэгэхээр жохон хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэл одоо утчгүй юм амар юм curve болцсон найлээд шүү дээ. Одоо юм доошогоо ийм хэлбэртэй хумс байхад чинь тэрийг ингээд би бүр яг ийм пост уншсан за монголчуудын маникюрчдын групп дээр монголчууд ингээд маникюртэй нэгдсэн групп заяа. Тэрэн дээр ийм унжгар хумсыг яах вэ гэсэн чинь нэг хүн комент хийсэн байхгүй ингээд бэйсээ маш зузаан тавиа, бэйсийн амар сайн нэмээ зузаан тавиа. Тэгэл нам гэдэг байгаа байхгүй. Oh my god, тийм заваа юм битээ л дээ. Тэгээд бас дээрэс нь ийм curve nail мэлж одоо юу гэдэг. Тэ өөрийнх нь хумсыг зөвшөөрөл аваад хоёлаа ингэж анзлаа шигээ зөвлөгөөг нөгөөд уртлаас нь авангуудаа өөр builder gel одоо юу акрил гэдэг юм уу те форм цаас мас ашиглаад тэгж уртсах шүү дээ. Тэгж зүгээр л бейс чигчхий болоо гэх гээд байгаа байхгүй. Тэгээ бас нэг юм этгэр нээл хумс байдаг шүү дээ. Ингээд ингэсэн юм шиг байж да. Ингэм хараа. Дараа. Яг ийм хэлбэртэй хумс байдаг шүү дээ. Ингэсэн хумсан дээр ч гэсэн одоо яг та ийм амар урт бейс тавих гэдэг юм. Тэгээ дараа нь тэр мэрийг ингээ арилгах нь өрнө гэж бодоо. Oh my god. Тэрний орон зүгээр акрил суралтай тий. Тэгээ Монголд ер нь хумсны стандарт гэдэг юм одоо гэхдээ амар гоё болоод байна л та. Гэхдээ ер нь бас айгу муу байна. Амар сайн хүмүүс нь угаасаа яг ил гараад гоё сайжраад амар үгүй дэндүү сайн хүмүүс нь угаасаа яг үндэ ингэж мэн зэн шиг ингэж бичлэг ямар шаардлага байхгүй шүү дээ. Үнэхээр мундаг гарна бол тэгэхээр тэд нар чинь ингэж аль үжи үйлчлүүлэгчд нь ингэ шавцсан сурагчд нь угаасаа ингээ амам дамжаад сайн ингээ очдөг болцсон. Мараг тийм болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амар гэнт рил хийгээл хумсаа ингээл рекламдаал амар хумсч юм шиг ингэж гэдэг нь одоо бас юу чи мэдгүй нэг л болохгүй юм шиг юм бас байгаа заяа. Үнэхээр амар мундаг хүмүүс амар их байгаа ч гэсэндээ бас болохгүй байгаа хүмүүс ингээд амар их байна. Ингээ харахаар нэг охиныг бас харсан ингээд уут дөрөв personalis зараад байгаа юм уу? Зараад байгаа бичлэгийг би үзчихсэн TikTok-оос ч илүү ханаас ч илээ нэг монгол охин байсан. Тэгснэ ингээд окей хөөрхөн байна. Хөөрхөн миний бизнес байна те. Тэгэл нэг дизайн энтер нэг шалахгүй. Тэгтээ яг хөөрхөн зараад яваад байна болж байна. Тэр бол болж байгаа. Тэгэнгუутаа тэр охин чинь хальснаа юу яцсан. Онлайн сургалт гээл тэндээ одоо маникюр бодолт смарт тип бүх юмыг заан маань гэж байгаа байхгүй. Тэг ингээ харсан ч уусгалт гэж зүгээр тэгэл тэр мөрний доор ингээл сургалт сонирхсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө хүмүүс бас яг үнэлж чадахгүй байна. Ямар амар юу юм өөртөө ихтэй байж болно. Гэхдээ цензуртэй байх хэрэгтэй. Өөрийнхөө төвшинг хүн тогтоох хэрэгтэй бас жаа юм эрүүлэр өөрийнхөө төвшинг тогтоох хэрэгтэй. Тэгээд бас нэг Америкт байгаа хүүхэн шиг байгаад байгаа юм. Би одоо баг хүмүүс муулаа явцсан за. Заахаа зөв миний бодол шүү. Заяа. Тэг намайг доор тэгээд хуцаадаа гэж бичинлээс надад ерөөс хамаагүй заяа. Тэгээд Америкт байгаад байгаа шиг байна заяа. Тэгснээ тэр хүүхэн ингэ заахгүй deep manicure-ыг рекламдаад байгаа. Deep гэдэг чи одоо нөгөө акрилны ер нь төрөл юм шиг хэрнээ. Тэг шууд ингээ өнгөөрөө хатчихна. Дикт топ бол тавиад гэрэл рүү хийн штэ. Тийм үстэй guys. Топын гэрэл рүү хийдэг юм уу? Хийн үстэй. Deep manicure. Би deep manicure-ийн талаар юус ойлголт байхгүй шүү дээ. Гэхдээ deep manicure-нд бол
ямар ч урлаг байхгүй. Тэр бол ямар ч тийм урлагийн зүйл бол биш. Deep manicure гэдэг бол тийм humсыг хатууруулна, perfect хатууруулна. Тэгтээ тэрэнд ямар ч гуа сайхны гээ үсгэж байхгүй. Deep manicure ер нь бол тэгж би хардаг. За юу. Тэгэнгუთ тэр нэг амар deep manicure ингээл заан маань гэл бичгээр комментэн дээр нэг гээ бичээр гэсэн чи би комментийг харсан чи 1001 байсан зөө баг нэг ингээд коммент. Яа тэгээд одоо тэр үеэр ингээд амар их хүн сураад Монгол deep manicure энэ хөгжөөсэй гэж би бол үнэхээр хүсэхгүй байна. Тэр бол эко шиг яг эко сод ах юм болч бас байхгүй заяа зүгээр. Хамгийн эко юм юу вэ гэвэл хумсаа огт бити бод. Тэр бол эко. Түүнээс чи хумсан дээр юм тавьж л байгаа бол тэр чинь эко биш. Эко биш л болно гэсэн. Тэгээ амар сони юм яхаа тэгэл жирэмсэг хүлх хүмүүнд тохиромжтой тэгээд угаасаа тэгээд бид нар хумс чи ингээд амар амьсгалаа тэгээд эдгүн тодорхой гэдгийг мэдсэн шүү дээ. Одоо мэддэг болсон байлгүй дээ тий. Угаасаа би жирэмсэн байхдаач би бодвол сарлээсэн. Би одоо 5 жил хумсаа идэж амрааж үзээгүй явж байна заяа. Гэхдээ энэ бол муу, би амрах хэрэгтэй. Гэхдээ амраагаагүй л явж байна. Тэгээд одоо тэр хамгийн бидний тэр эко биш одоо эко бишний ямаа заяа. Зүгээр тэр анхаарах ёстой зүйл юу эрүүл биш юм бэ гэдэг ингээд анхаарах ёстой юм нэ штэ тий. Юу байгаад байгаа байхгүй юу? Орц найрлага байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Европ буюу би Шведэд амьдарч байгаа тийм үү? Тэгээд би одоо нэг асуудалтай тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр Европ тэр чигээрээ одоо TPO буюу хартаа ийм 3 хэсэг хараа. Энэ 3 хэсэг за TPO гэж бичдэг энэ найрлагыг 9 сарын 1-ний өдөр хуулиар хариулсан. TPO орсон найрлагатай будгийг гээлэн будгийг салоонуудад хэрэглэхийг хориглосон хуулиараа. Яг одоогоор бол би ингээ бүх бүтээгдэхүүнүүдээ ингээ шууд актлаа таях боломжгүй. Тэгээ би яг хуу бүтээгдэхүүн авдаг газартайгаа холбогдсон нөгөө Орс маникюр юуныхаа газраас. Тэгтээ TPO агуулаагүй будагнууд бол угаасаа байлээ би хийгээд авах боломжтой. Тэгтээ би яг нэг exactly бүр яг энэ бейсээр ингээд яванда би одоо ерөөс ямар ч туршилт хиймээргүй байгаа байхгүй тий. Яг энэ ямар байна хэмээргүй. Яг тэр бейсээ яг аваад яг тэр топ авмаар байгаа байхгүй. Тийм болохоор одоо би бас зарим нэг бүтээгдэхүүнүүдэд болох шаардлага надад үүссэн байгаа. Гэх мэтчлэн ингээд бид нар орцыг харах хэрэгтэй. За ягаад TPO гэдэг энэ бодисыг хумсаас ингээд одоо бүтээгдэхүүнд орцсон байх юм бол хэрэглүүлэхгүй байгаа вэ гэдэг байгаа хэрэг. Одоо TPO гэдэг энэ орсон будгаар бид нэр үйлчлүүлэгчээ будаж явах та. Тэр хойдлынх нь мах энтерт хүрэгчих юм бол тэр ингээ яваандаа үнэхээр эмзэг мэдрэмтгий хайртай хүн байх юм бол бүр жишээлбэл тэр хүнд хүрээд тэг яваандаа ингээд арсны харшил үүсгэх өндөр магадaltaй болдог. Арсыг нэмцэгшүүлэх нэг тийм иймэрхүү болдгийм байлээ шүү. Тэгэхээр ямар та чиний хор нөлөө нь түрхэл шууд тэхгүй ч гэсэндээ яваандаа хор нөлөөтэйгээд эднэр баталчихсан учраас Шведэд буюу Европод ер нь хууль ёсороо TPO гэдэг бодисыг ингээд бодис орсон жил бүтээгдэхүүнүүдийг хориглолцсон байгаа. Бүр хуулиараа хориглосон байгаа. Тэгэхээр би ингээд бүтээгдэхүүнээ өөрчилж эхэлж байгаа. За тэгээд ямар бүтээгдэхүүн ер нь хэрэглэвэл яг яваандаа хүний ингээд арьс харшил маршил ч юм уу тий одоо тэр арьсны хавдар гэж яриад байдаг штэ тий. Тийм зүйлс өртөхгүй байлгахгүй гэхээр биш үү тий. Ийм бодис. Хумсны будагн дээр чинь одоо ингээд бичсэн байвал. Энд ихтэй та хэдийг харагдаж байна уу guys? Би ингээд амар буруу харж бичүүлж үзүүлээ за. Яг би зүгээр текстээр бичиж болох нь байсан гэхдээ guys be creative okay. За sorry за би та нарт нөгөө камера уртлаас харуулад ярьж байгаа болохоор аль нь яаж уншигдах нь мэдэхгүй байна. Гэхдээ энэ хардаа ийм нэртэй. Hema free гэсэн ийм бичигтэй Hema free бас тэгээд TPO free энтергээ байж идэг. За тэгээ ер нь бол яг TPO free гэж одоо энэ нөгөө хуулиас шалтгаалаад нөгөө шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдтэй хүмүүс амар сүртэй TPO free энтер гэж бичдэг болсон байлээ. Гэхдээ ер нь бол Hema free гэсэн байгаа будгийг илүү Hema free гэж бичсэн байгаа будгийг илүү их одоо түлхүү сонгохыг зөвлөж байна.
угаасаа би одоо баг ихэнх будагнуудаа болон base top-уудаа hema-free, TPO free гэдгийг харж сонгож авах нь тодорхой болсон. За энийг л бид нэр анзаарах хэрэгтэй байгаа маа. Европын босго одоо эрүүл мэндийн босго масго гоо сайхны салбарын тэр юм бол айгүй өндөр за. Жишээ нь Шведэд гэхэд ийм юу яадаг. Одоо эрүүл мэндийн шалгалчийг үзлэг юм шиг Америк ирдэг заяа. Тэгээд ресторануудаар явдаг. Орж ирэлтэй будаамуудаа яах ёстой юмны доор будааны одоо шуудатай будааны доор загвал юм байх ёстой гэсэн шаардлагатай ч юм уу. Ямар нэг юмтай орж ирдэг. За хоёрт салонуудаар буюу гоо сайхны салбаруудаар ямар шаардлага тавьж орж ирдэг гэхээр за хумсан дээр ярихад хэрвээ чи акрил хумс хийж байгаа бол ийм зориултын сорогч тусдаа заавал байх ёстой ширээний чажууд ийм. Тэгээ энэ айгу үнэтэй. За үнэтэй. Тэгээд нэгт би энийг авахаастаа лайлаа гэж бодоод хоёрт би угаасаа акрилэндээ тийм амар сайжраг байж яагаад ийм их мөнгө зарж энийг авчаал тэгээд акрилэндээ сайжрахгүй боллаа шүү дээ тэгж бодоод тэг хийгээг байгаа. Ер нь бол акрил хийх гэж байгаа бол энэ ингээ заавал байх хэрэгтэй. Яа тэгэхээр тэр нэг юм одоо юу гэдэг өнөр ч юм уу тэр акрилны өөрмөг ч юм уу дээшийг ингээ сорогдож явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тиймэрхүү за нэг тиймэрхүү заяа. Тэгэл өрөөмөрөвч ингээл шалгаж малгадаг. Тийм шалгалт орж ирдэг. Тэгэхээр тийм босго өндөртэй гэх юм та амар тийм юм уу? Хараа хяналт одоо маш сайтай байдаг улсаасаа. Тэгээ ийм газар байдаг болохоор би ингээ бүтээгдэхүүнийг заавал солих шаардлагатай. Тэгэхээр манай Монголд одоо гоо сайхны тэр хараа хяналт гэдэг юм юу байна? Тэгээд миний бодлоор бол ингээд хариуцлага гэдэг юм байна уу? Ингээд тэр маникюрч нэгдсэн группч дээр бүр арай л зургууд явдаг заяа. Тэгэл гомдол бичсэн хүмүүс. Гэхдээ угаасаа ийм байхгүй юу? Гэртээ хүн дуудаж бодуулчаад гомдол биччихвэл энэ зөвхөн тэр гэрт чинь дуудагдаж очисон үний буруу биш. Өөрөө чи сонголтын чинь ч буруу. Яаж ч утсан ер нь бол нэг тийм штэ. Чи яаж мэдээд байгаа? Тэр багжаа ариутгаа давчирсныг чи яаж мэдээд байгаа? Угсаа ямар ч тэр хүнд чинь тийм нэг амбишн юм тийм юм бол алга штэ. Тийм юмтай байсан бол хүн аль бишээ нэг болон суугаад хүү хаа би ийм юм чадан тэгин ингээд хүний цуглуулчих байхгүй. Тэгэхээр тэ зүгээр нэг юм экстра юма хийж та тийм миний хумсны одоо за press on nails хийгээд зарж ивэл энэ бол хөөрхөн тэ миний ажлын хажуугаар давхар болж орж ирэх боломжтой миний бизнес байж болж байна. Гэхдээ хумс ч бол хүний хумсанд хүрээд дрил маникюр энэ төр ашиглаад хуурайдаж муураадаад будчаад бодох ч нь бол яг давхар орлого гэдгийсээ илүү бас жоохон өөр юм байгаа. Тэгэхээр бити тэгж дутуу үнэлээ дээ. Хумс гэдэг чинь бас өөрөө Америк кайф аван юм тий давхар ингээ эрүүл мэндийн юм явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр маникюрчдын мөрөв дээр бичиж байгаа юмнуудыг хараад бас ингээ дотор амар их надад ингээ буглагдаад яваад исэн байхгүй. Тэгээ тиймэрхүү юмнуудаа ингээ зах тухаас нь ингээ та хэдэд ярьж өглөө. Тэгээ бас oh my god тэр смарт тип бүр утгаа алдчихж байгаа байхгүй Монголд. Дээр нэг хүн бас бүр тэгээ бичсэн та нар ингээд смарт типи хэр удаан хүн дээр хийж ийнэ ёо би бүр ингээ амар удаад болдгоо гэж чаас дөнгөж сураад байгаа юм шиг аа. Окей удаан билгүй яах вэ? Дөнгөж сурч байгаа юм чинь. Тэнгүүд доор нь бичиж байгаа комментүүдсээ би айгуул л скриншот хийцэн байхаа. Тэгээ би тэрийг олоод энэ дээр тавьчих за. Комментууд нь заяа 27 минут. 27 минутанд смарт тип чинь наагаад дээ штэ. 13-ны чинь. Бүр what the тим амар бүр masterpiece бүр pro хүмүүс байгаад байна заяа. Тэгээ энэ бол sorry чи бол мундаг биш вэ? Чи амар тэнэг байна. Тим коммент бичиж байгаа чи тэнэг байна гэх шиг. Мэдгүй. Ойрд гинт амар нам байжснаа. Амар тийм serious тэнэг юм байгаад гараад ирсэн. Гэхдээ угаасаа хэлээ гэж бодоод байсан. Тэгээд хэлээ гэж бодлоо гэхэд миний ингээд нөгөө ярьж байгаа хийж байгаа сэдвүүдтэй ингээд авцалтахгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд би сая яг ингээд 7 сарын турш яавь хүү надад сургалт асуусан хүмүүсээ ингээд
барьцал базаад ингээд нэг ярьсан чинь тэр хүмүүс ингээд ташгүй сэдвүүд маань ороод ирээд яригдчихлаа. Тэгэхээр энийгээ би бол ярьсандаа баяртай байна. Хэлмээр байсан. Тэгэхээр тийм байна. За тэгээд амир аятайхан ингээл би ингэжсэн байхгүй юу гэж хэлж байгаа жоохон тийм сонин шүүмжлэлч юм шиг, муулалтч юм шиг, бүзүүлдэг госип юм шиг болоо явчлаа. Тэгээд за тийм байна. Тэгээ ер нь бол яг хумсчин, нейлист, нейл артист энэ төр гэж явдаг хүмүүсийн хувьд бол туршлага гэдэг юм ингээд амар нэгтэйдэг. Би яг хөө ингээд амар YouTube хийгээл лаг дизайны сургалт заагаал биш одоо дизайн яаж хийхийг та нарт ингээд заагаал хакмак хэлж өгöd байгаа байлаа гэлээгээд би ингээд наа ямар хөөрхөн шилдэгэн шүү мэлдэгэн шүүгээ бичсэн. Тэр хүмүүстээ баярлалаа. Тэг яг хуу чамд шилдэг байгаадаа би баяртай байна. Тэгээ миний дээрээс надад шилдэг гэж бодогддог маш их хүн байдаг. Тэгэхээр би юу гэдэг би бол нэг тийм амар лаграад байгаа юм болохгүй би нэг дайжгүй л явж байгаа хүмүүс чинь шүү. Тэгээд хэлсэнчлэн сургууль мургалт гэж бичгээсээ илүү сонин содон юм шинэлэг тренд мэрэнди юм одоо сурмаар ах юм бол над руу харин бичээрэй. Би юм дизайна бүр яг real time-аар тий групп нээж байгаа тайдтэйгээ санал асуулгаар нь бүгдээрээ сонгоод пол үсгээд арай их санал авсныг нь маргааш за нөгөөдхийг нь нөгөөдөр зааж юм уу тий тэгж заагаад лайв хийгээд дизайна хийнгээ давхар ингээл одоо юу гэдэг болохгүй байгаа асуудлаа ярилцаал ер нь юм байна тийм байна. Одоо тэгээд хумс чинь бас өөрөө ингээд сэтгэл зүг бас л ингээд сонирн болгодог заяа. Жишээ нь би дөнгөж анх ажиллаж эхэлж явах үеийн сэтгэл зүй ямар хэцүү байдаг гэж зүрхний өвчтэй юм шиг болдоо штэ. Та хэд ч гэсэн тийг санагддаг ах ингээл өчигдөр хумсаа хэлхий явсан хүн ингээл чатж штэ. Хей гэж бичгээд why яатсан бол гэж тэгж бодож модон штэ. Үнэхээр савлгаатай. Тэгээ магадгүй чи тэр үед яваад чи өөрийг амар муугар мэдрэгчээж магадгүй гэхдээ бүгдээрээ адилхан шүү. Тэгэхээр ингээ гоё. Би биенийхээ гоё мэдрэмж энтрийг гоё ярилцаад би бас давхар Монголд хэр байна тий яаж нээж ийн тийм юм а би бас мэдмээр байна. Тэгээ Монголд яг ид ажиллаа хийж байгаа ч юм уу тий тийм хүмүүнтэй бас уцаар яриад тийм гоё юм ярмаар идэг байхгүй. Дизайн өөрийнхөө тэр дизайн юм сонин содон загваруудыг ингээд илүү их хийж хиймээр байна. Бүр ингээд гарчмаар байна гэвэл яг надтай холбогдоорой. Би дизайнда бол өөрийгөө дэжгүй сайн гэж боддог. Тэгэхээр тийм юмда ихтэй байгаа болохоор над руу холбогдоод сурж болно шүү гэж хэлж байгаамаа. Тэгээ бусдаар бол тий миний заахгүй юмнууд бол ойлгож байгаа байх. Тэгээд яг би үргэлж ингээд зөвхөн би дизайны сургалт хийдгээл гэд яваад ахгүй би уус сайжрын штэ сайжирт юм аастай тий тэгэл тэр үе мүйдээ л ингээд амар том юм яах вэ тэгэхээр тийм байна. За тэгээд бүр нэг юм онууршаал яриад байгаа юм шиг санагдчихлаа сүлдээ тэгээд за тэг үзсэнд баярлалаа. Тэгээд би байгаа шүү бичлэгнүүдээ хийн тэг гоё хамгийн эхлээд амар хөөрхөн салон төрж хийд юм билүү гэж бодож байна. Ууг нэрэн гэсэг айс би юу штэ. Нөгөө DJI гэд камер мамиртай штэ би ч юм уу амарлаг заяа. Тэгснээ би бүр юутай. Мик зэгтэй. Ингээ яаж мэрдэг. DJI-ийн мик тэгээд камер эдрийг авсан боловч яг энэ од гаргасан нөлөөгөөр бичлэг хиймээр санагдсан. Яг энэ цаг мөчид миний тэр бүх хэрэгслүүд салон дээр байгаа. Гэтэ яг ер нь бол гол санаа амир хэрэгтэй штэ тий. Тэгэхээр миний ярмаар исэн өнөөдрийн энийг заавал оруулмаар байсан бичлэгийг ингээд хүлээн авч үзнэ үү? Үзсэнд баярлалаа. Тэгээд баярлалаа. Дараа уулзъя. Дараагийнхаа видеогоор уулзъя. Тий миний хомсыг хараарай. Урга тараа бүрийн болцсон. Ийм амар ургац. Энэ ч гэсэн. Энэ борыгоо бүр гэл салахгүй бүр нилээн ургацсан да. Тэгээ манай найзд бүр наатхан ч гоо сайхан нэгээ үсгэж алга гэсэн.
Амар ургаад бүр ингээд царим мото болсон гэсэн. So yes. За жинхнээсээ ба ёо ямар